Өнөөдрийн маань зочдоор X2 Production-ы жүжигчд болох Монгол Улсын гавьяа жүжигчин Одон Чимэг, за мөн Монгол Улсын гавьяа жүжигчин Батулга буюу Аглуунаар хүрэлцэн ирсэн. За та хоёрт энэ өдөр мэндийг хүргье. За баярлалаа. За тэгээ юуны өмнөөс X2 цамцлагын маань 30 жилийн одоо тун утгагүй болох гэж байгаа. Тэгээ 30 жилийнхээ ойн хүрээнд бас шоу тайм тоглолтоор ер нь бас одоо дэлхийн өнцөг булан бүрт арилж амьдарч байгаа монголчууд та тоглолтоо хүрэх гэж байгаа юм байна. Гэтэ яриага гуруулаас тий 30 жил гэдэг чинь бас л баггүй хугацаа шүү дээ, тийм ээ. Тэгээд сүүлийн үеийн одоо бас уран бүтээл юу болов тий. За өнгөрсөн жил шоу тайм тоглолт маань Монгол тавигдчихсан баг, тийм ээ. За тэгээд тэрүүгээр яриагаа эхлээд тэгээ ер нь энэ 30 жилийнхаа хүрээнд ганц энэ тоглолт болохгүй байх гэж би бол бодож байна. Нилээ юм бол хийгдэх байх гэж бод. Нилээ уран бүтээл хийгдэх байх. Тэгэхээр 30 жилийнхаа ойн хүрээнд бас ямар зүйлүүдийг одоо бэлтжиж нууцш бол бас тий энэ талаар яриагаа эхлэх үү. Тэгэлгүй яах вэ? За 30 жил гэдэг бол бас хүний амьдралын баггүй хугацаа. Ер нь баг гэж бас хэлж болохгүй байх. Тэ. Тэгээ энэ хугацаанд одоо маш олон сайхан уран бүтээлчид бол X2 Production-аас гараагаа эхэлж бас өөрийнхөө байр суурийг олж авиас нь хөгжиж, дэвжиж тийм ээ. Тэгээ олон сайхан уран бүтээл хийцэд болцгоосон гэж бид нар боддог. Тэгээд ер нь бол анх одоо найдан дорж найруулагч маань бид бүгдийг ахалж явахдаа өөр хэлдэг байсан. Энэ продакшнд маш олон төрлийн одоо жанраар тоглох авиастай жүжигчд байж иж оршин тогтнох юм а гэж. Яагаад гэвэл энэ чинь бас л хувийн продакшнуудын анхдагчдын нэг шүү дээ. Ер нь анх 1991 онд Монголын хошин урлагийн театр гэж анхны одоо хувийн театр байгуулагдсан. Тэрнээс хойш одоо зорих зүрх гаргаж гэдэг шиг 95 онд өнгөтийнэд 96 онд X2 байгуулагдаж ирсэн юм. За тэгээд тэр ингээд олон жанр тоглодог жүжигчдийг одоо бодлогын чанартайгаар цуглуулсан гэх юм уу да. Найдаа найруулагчийн одоо бодлоор зорилгоор тэр утгаараа энэ продакшн зөвхөн одоо шоу урлаг төдийгүй драмын жүжигүүд ингээд дэлгэцийн бүтээлүүд ингээд төрөвсөөр ирсэн. Тэгээд магадгүй их авьяаслаг одоо олон уран бүтээлчийн нэгдэл байсан учраас ер нь бас Монголын урлагт урагшаа алхам хий гэдэг үднэс одоо бас л олон шөнийн нойрыг хугасалж ээж ярилцж ээж сэргээш 1 2 3-ыг хийх жишээ нэ. Ингэж одоо ажиллаж хөдөлмөрлөж иржээ. За ингээд одоо ямар ч байсан бас хэсэг хугацаанд 17 хоноос хойш бид нар бол тайзны одоо тоглолт тоглоогүй. Тэгээд сая одоо 24 онд 7 жилийн дараа байх нь биш үү тийм ээ. Ер нь одоо 30 жилийн угтсан сайхан уран бүтээлүүдийг ингээд ээлж дараагаар одоо бэлдэж байж яг өөрийнхөө сансанд хүрсэн хэмжээнд ийм чанартай уран бүтээлийг хүмүүст одоо хүргье гэж ярилцаад хамгийн ихний одоо төсөл бол энэ шоу тайм байсан. За. Тэгээд одоо аглуудаа хэлсэн, аглуу маань маш сайхан одоо хүлээж авсан. Ер нь бид хоёр бас тэр үед их гоё үлзий дэмбэрл бүрдсэн сайхан өдөр таард юм бэ нөө бүтэх юм цаанаасаа гэдэг шиг тий. Тэгээ хоёулаа таараадгүй одоо нэр нь ямар хурдан цаг өнгөрдөг юм бэ гэж ярьж байгаа 30 жилээ сайхан тэмдэглэж өнгөрөөцгөө бүгдээрээ. Тэгээд ингээд шоу таймын бэлтгэл ажил бол 23 оны одоо 11 сараас эхэлсэн. Тэг ингээд л одоо 3 сарын 1-ээс 4 сарын хүртэл бол одоо соёлын төвөргөнд тоглогдсон юм тоглолттой. Яг л жилийн өмнө үдийтэл юм биш тоо. Тий, яг үдээ штэ тий. Тэгээд намар болоо бид нар 9 дахиж үйлдвэрчин тоглолт чинь намар тоглолоо. Сая намар өнгө. Тий, сая намар бас ер нь одоо хүмүүс бас үзэхээр одоо бид нар чинь 90 23 5 6 7 8 гэдэг шиг бодстой шүү дээ. Тэр шиг тэр рүү маань ингээд хүмүүс үзэж амжсангүйгээд олон мессеж ирсэн учраас ер нь дахиад хэд хоног тоглох нь зөв юм бэ ингээд үйлдвэрчинд цаг байсан учраас бид нар 9 хоног тоглоход бас л одоо дүүрэн сайхан үзэгчтэй. Тэгээд энэ тий тоглож өнгөрөөсөн. За энэ бидний одоо дараагийн бас уран бүтээл ерөнхийдөө одоо ингээд л бас ярилцаад л явж байгаа. Тэгээ ярилцаа явж байгаа намар одоо тавих. Гэхдээ намар тоглох тоглолт маань шоу биш жүжиг байх болно л гэж. Ингэж ярилцаж байгаа. Яагаад гэвэл X2 маань бас энэ хугацаанд одоо 6 драмын жүжиг тавьсан. Тэгээ энэ жүжигүүд маань одоо жишээ нь одоо бас
олон хүмүүст хүрсэн. Бид нар одоо 20 дэх жүжиг, Сэрүүн хасын нууц, Аянгийн бараа жүжигээрээ 13 одоо музагийн цомыг авсан. Тэгэхээр энэ маань өөрөө бас зохимжид Гигэ муза гэдэг бол бас л одоо Монголын урлагийнхны дотроо бас л нэр хүндтэй. Бас л дараа минь төрөл дүрсэлдэж байгаа уран бүтээлчдийн орох туртай наадмад энийг шүү дээ. Тэгээ энэс 13 цом аавна гэдэг нь өөрөө ямар хуу уран бүтээл болсон бэ гэдэг нь бол бас харагдаж байгаа юм. Тэгээ энэ утгаараа одоо бас нэг сайхан жүжиг. Энэ ойгоо хутаж тавил гэж ярилцаад байгаа юм да. Ямар гоё юм бэ тий. Тэр бид хоёрыг ингээд хамт зэрэгцээ сууж байгаад үнэхээр их баяртай. Тэгэл одоо нэг ингээд манайхан чинь ингээд гоё хов базж юм шиг ярьдаг штэ. За уг нь бол одоо ингээд юу гэдэг ингээд нэг дэгдэхээ боожиж одоо гүцээд нас биенд хүрээд тий ингээд өөртөө өрх тусгаалаад гарч байгаа юм шиг одоо манай эмоцийнхан ингээд тусгаарлаад X-түүдээс гараас X-түүдээс маш олон уран бүтээлчд бол төрсөн. Тэгэл яг тэрний адилаар бас Аглуу ах маань X-түүдээр оглож явж байгаа л ингээд одоо би даасан чөлөөт уран бүтээл гэдэг шиг өөрийнхөө продакшныг байгуулад бас гарсан тий. Тэнгүүд одоо ингээд нийсэнгүүд хүмүүс ч одоо ингээд нөгөө идчихээс одоо нэрэ мөнгө төгрөгөндөө хааццаад хоорондоо тий мөнгөө булдаацтаад хэрэгтэй. Ингээд салхин гэлээ гэдэг тий. Янз бүрээр ярьдаг штэ тий. Тэгэхээр ингээд 30 жилийнхаа хүрээнд эргээд ингээд нэгдсэн байгаад би ч гэсэн бас одоо мянган сонсогчдынхаа өмнөөс маш их баяртай байна. Тэгэхээр яг энэ дээр бас нэг гоё уулзсных тайлбар авчмаар байна. Яг яагаад салаад гараа явчтээ тий. Энэ дээр юу нөлөөлөд яа. Нөгөө тэр чи яг нэг айхтар нөлөөсөн юм байхгүй нэг уран бүтээлч хүний бас нэг өөрийнхөө хамтлагийг өөрийн гэсэн нэг юм байгуулж одоо хүсэл мөрөөдөл байж та гэдэг ч бас. Тэгээ тэрийг мөрөөдөлтөө бол хүрсэн. Аглуу Entertainment гэдэг өөрийнхөө нэрээр хаа нэг нь цэцэг жимс гэд нэрлээгүй өөрийнхөө одоо хар хүүхэд байхдаа явсан энэ нэрээс. Тэгээ би чинь 16 онд ягаад 2 жил нэг хамтлагтайгаа өөрийнхөө хамтлагаар тоглолт уран бүтээлээ ТV контент хийж хагаад тэгэл ковид залгаал тэгэл ковидын 3 жил чинь бол урлагийнхныг зогсоолоо зогсоол ястаа үүдийг бариулсан шүү дээ. 3 жил бариулсан. Тэгээд одноогчдгаар урд нь ч бид нар нөгөө big show гээл янз бүрийн том тоглолтууд дээр уулзаал онаахта одноогч бид хоёр голцоо уулзаал ер нь нэг уран бүтээлээ хийя гэдэг. Тэгээ 23 онд ястаа түрүүний одноогч хэлдгээр их сайхан бэлэг одоо ерөөл таарч тэгээд хоёлаа тэгээд хоёлаа нэг шулгуудаад тэгээ өнөөдөр ингээд энэ сайхан тоглолтыг хийгээд тэгээ ингээд явчаад түүнээс одоо хин нэгэнтэй маргалдаад хин нэгэн сэтгэлээр унаад юм уу мөнгө цаасны хувьд бол тэр дундаа бидний хооронд бол мөнгө цаасны ямар ч асуудал манай хамтлагийн хувьд бол одоо тэрийг хаач хэлэхэд одоо ам бардам байдаг бид нар аль болох бидний түүхэнд бид нар одоо олон 200 гаруй шоу тайзны уран бүтээл магадгүй бид нар заримдаа тооны машин дээр үржүүлэх 365 хоногийн 200 өдрийн тайзан дээр байсан үеч байгаа байхгүй. Тэгээ ингээд тэрийг болгоныгоо ингээд бичээд тэмдэглээд тайз бүхлүүдэн самбар дүүрэл бид нар санахтаа санаал ихэн зарим нь ганц үг нь байна. Тэгээд ингэж яагаад бид нар 2013 онд би их тод сандгийн Сэрүүн хасын нууц гэдэг тоглолт асар их зардалтай, хувцс, тайз, зохиол, найруулагчийн хөлс гэл тэр их зардлын ард бол манай X-Tools production-ы 3 толгой одоо онаах бид 3 бол ард нь гарч ирсэн. Бүр жүжигчтэй цалингийн тавиад бид 3 цөөхөө итгэн төгрөг хуваагаад за энэ мөнгө чухал биш ээ. Ийм гоё том Тэглгүй яах вэ? сонгодог бүтээл X-Tools Өөртөө баг цалин аваагүй шүү дээ. Нөгөө хүмүүс үнэмшгүй л баг. Хүмүүс тийм үе зөндөө би. Тийм уран бүтээл зөнд. Тэгээд тийм гоё бүтээлийг бид нэр бүтээж чадсандаа нэгж цаасны орлогогүйгээр ашиггүйгээр түүнээс зардлаа бол тэгэл үлгэн салгана тий нэг тэгээд төлөх ёстой дотоороо төлөөд тэгээд л ингэж явжсэн. Тийм учраас X-Tools production бол асар олон уран бүтээлийн түүх байна үхээс мөнгө цаасны түүх бол ховор гэж би ойлгож байна. За тэгэхээр одоо юу гэдэг нэг манай одноогч чинь манай Жулиета шүү дээ тий. Жулиета драмын театрын тайзан дээр Жулиета болж явсан бүсгүй маань нэг харсан чинь баг тайзан дээрс та. Тэгвэл чамаг ста нэг чимгээд гэдгийн их чинь болцсон тий. Гүйж явсан. Тэгэл нэрээ ингээл 90 таны хэлснээр 91 оноос анх ингээд хошуу урлагийн театр байгуулагдаад ингээл манай продакшнууд маань үүсээд зааштай. Одоо яг намайг оюутан болох үе буюу одоо 2000-ад оюутан байсан үе буюу 2000-ад оны ихээр бол
Соёлын төвөргөө Монголын үйлдвэрчний хэвлэлийн соёлын төвөрөнд зэрэгцээ, заримдаа ээлжлээл те. Бараг тэр нэрээ сармаар үргэлжилдэг байсан байгаа. Тэгсэн мөртлөө үзэгчид пик байдаг байсан. За тэгээд ингээ явж хагаад за 7 жил завсарлаад те өнгөрсөн ондны яг үдийд одоо шоу тайм тоглолт маань тавигдахад үзэгчд маань бас айгуу гоё өрөөд. Яагаад би ингэж асууж байна гэхээр манай хүү 2000 оных одоо ингээд 15 6 та мөртлөө одоо хүртэл нөгөө та хэдий чинь ингээл YouTube дээр бүх бичлэгүүд чинь байж байдаг штэ тий. Тэгэл хошин шог үзээл инээгээ суугаад идэг аахгүй юу. Тэгэхээр тэр үеийн одоо тий магадгүй одоо л ингээд тэр үеийн үйл явдал мовдол ингээл жоохон хоцрогдсон л байгаа штэ тий. Тэгсэн мөртлөө л одоогийн хүүхдүүд үсээр л байгаа аахгүй юу. Тий. Тэгэхээр үзэгчд бол маш халуун дотноор өнгөрсөн жилийн тоглолтыг хүлээж авсан байх гэж би бол бодож байна. Тэгэлгүй яг бид нар ч өөрсдөө бас их тэндээс урам авсан. Тайзан дээр гарч ирэхэд ч зүгээр ерөөсөө өстө орлол гоё угтаж авч байгаа юм чи бүгдээрээ алгадашаал. Тэгээ бид ер нь бол урлагийн хүний нэг онцлог л доо. Урлагийн хүн чи яг нарийнтай бол нэг өөрөө өгөгдлөн ч юм уу бас энэ хорвоод амьдрахтай нэг өөр юмнаас таашаал авч амьдрдаг л улсууд юм байна штэ. Тэр утгаараа бас би боддож шунал багтай байдаг байх гэж ер нь. Тэгээд нэг тийм л юмнаас зүгээр л бөөн цэнэг авчиж байгаа байхгүй. Бараг л дараагийнхаа ямар гоё уран бүтээлүүд хийх вэ гэл ингээд өөр юм бодоо явчихдаг. Тэг их сонирхолтой. Нодлонгийн тэгээд тэр маань бид нарт ер нь нодлонгийн өнгөрсөн жилийн тоглолт бид нарт ер нь дараагийн уран бүтээлийг хийх их сайхан цэнэг болж өгсөн тоо. Тэгээ бид нар нодлон ч өнгөрдөг жил бас нөгөө өвлийн нэмсэглийг хийсэн. Бас тасраад байсан. Тийм үү. За Nomatia Pictures одоо хамтраад X-Studios Production өвлийн нэмсэглэл гэдэг нөгөө телевизийн одоо хүмүүсийн хүссэн хүлээснийг хийсэн. Тэгээ өнөөдөр ч гэсэн бас одоо Univision, Didish одоо IPTV-д байрлаж байна. Тэгэл одоо яг түрүүний одногчийн хэлдэгтэй адилхан бид нар одоо ямар ч бас энэ тоглолтоо одоо намар нэг жүжиг хий гэж байна. Тэгээд энэ сайхан тоглолтоо бас хөдөө орон нутгийнхаа үзэгчдэд хүргэсэн. Өнгөрдөг намар 24 оны намар 9 сарын 3-нд гараад бид нар чи явж өглөө шүү дээ. Ингээд ороод зүүн баруун гэдэл. Тэгээд ерөнхийдөө за ер нь гадаадад сууж амьдарч байгаа монголчууд дээр бас тоглоё гэсэн санал гаргаад тэгээд тэрийг хэдүүлээ дэмжиад тэгээд одоо энэ хамгийн ихний аялал тоглолт нь Солонгосоор эхлэх гэж байна. 4 сарын 12, 13-нд бид нар одоо Солонгостой Сөүл хотод одоо 2 удаа тоглох гэж байна. Одоо тэгээд Сөүл хотод ч н одоо хамгийн анх 2001 онд байх шүү. За X-Studios-д очиж тоглож илаа. 2 онд. 2 онд байна. Тэг хамгийн анх. Тэгэхэд бол одоо ер нь Монголын уран бүтээлчид нь Солонгост очиж одоо Монголынхаа тэнд ажиллаж амьдарч байгаа улсуудтай ер нь тийм тоглолтгүй байжээ. Анхных нь л одоо бид нар байлаа. Ер нь X-Studios 2001 онд ч гэсэн Герман, Итали, Франц гэх бас хамгийн анх явсан. Бид нар чи ер нь нийтдээ одоо оноо аглуу бид гур дөрцөрн бид нар ч 2000 оны 10 сарын 15-нд театраас гарцгаасан улс шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ драмын актив театрт байж байгаад яг нэг өдөр дөрүүлээ гараад тэгэл одоо тоглолцсон орлогоороо юм үзэж нөгөө нүд тайлъя гэдэг шиг бид хэд чинь барууны орнуудаар явсан. Ер нь соёл урлаг нь хаах нь байна. Юу хийж гэн энэ цагууд жүжигчд яаж одоо ажиллаж амьдарч ямар зохион байгуулалттай байдгийг ерөнхийдөө их юм бодож одоо харж ингэж явсан. Тэгээ ингээ явхтаа бол одоо их зүйлийг ойлгосон. Тэгэл ер нь юмны л анхдагч юм бэлээ. Бид нар ингээд эргээд сая ч гэсэн одоо тэгээ манай үндэ урлагийнхан маань сайнч балбуулсан, янз бүрээр чилэгдсэн. Тэгээд одоо зүрхэлж тоглох хөнгө болсон шүү дээ. Ямар ч зүрхэлж тоглох продакшн байхгүй болсон. Соёлын төвөргөөч одоо баг мөс хөлдөөс бид нар ч одоо тэнд тоглохын тулд бүр наанаас нь үлээгч дулаацуулагч юм аваач тэгж үлээж ээж тэрийг одоо тэнд бүр сахиж дулаацуулж байж одоо янз бүх техникээ гаднаас түрээсээр авчирч тэр тоглолтоо хийсэн. За Хийсэн. Тэгээд бүх жүжигчид маань ханаа түрээд бүр идгэхгүй байгаа юм чи. Тийм хэмжээний одоо арчилгаагүй гэдэг юм уу юу гэдэг одоо маш их хүнд
нөхцөлд байсан да. Нөгөө нэг үзэгч олноор дүүрэн байдаг байсан. Тэр чинь Тайзан завгүй 7 байдаг жил, байсан. Ямар амар юм бэ Тэгээд тэр хоронд л тийм одоо сонин болчихж байгаа байхгүй юу? Тэрүүхөө хоронд ер нь тэгэл 23 оноос яг нөгөө албан ёсны тоглолтууд тоглож гисэн шүү дээ. Урлаг соёлыг чинь зөвшөөрөөл. Тэгэл 24 онд орж ирэхэд маш их нодлон хүүтэмж байсан. Тэгээд одоо ямар ч дулаалах биш дээвэр доороосоо ингээд хэдэн өдөр тоглоод тахтал нөгөө хурцсан жамар найрлахгүй байгаа юм чи. Тийм байна. Тэгээд одоо үзэгчд бол хувцастай байгаад идэг манаа муу бүжигчээ огтуд эмэгтэйчүүд маань тэгэл шилэн дэркотой. Тэгэл нөгөө зарим нь хөл нүцгэнгүү шаардлага гарна. Ер нь л тэгэл дээгүүрээ ямар зузаан хувц өмсөдгүйгээд дэлтэш. Тэгээд л одоо тэгэл би бодож исэн та. Тэгээд тэрний дараа чи хамтлагууд одоо харин одоо мөрөөдлийн театр маск маань эдгээр орж бидэрт баярлалаа гэж хэлсэн. Саяста салахгүй хагаллаа салахгүй хагаллаа. Экстүүз бол өстой ялтчгүй нэг анхдагч ер нь альва юм дандаа төрүүлж мөс зүсч ордогт баярлдаг шүү гэж хэлээл бас тэр ч урам юм да. Жинхнээсээ мөс зүсч орсон биш үү 24 оны үед бол тий яснаа гэсэн биш. Хошин урлагийнхан гэж баг хэлүүлэхээс айж зарим нь тэгэл зарим нь жүжиг хийгээл хийх жүжиг хийх нь зүүн хэрэг. Тэгтэл тэр нэг хошин урлагийнхан нэг эмээ болдог одоо өвөө болдог хөдөөний хүүхэн болдог гэдгээсээ бид нар айж уул нь бол яг бид нар бол тэрийг бид нар ер нь хошин урлагийнхан тэр дундаа X Tools production-ийнхан бол нэг тийм зарчим байдаг байхгүй манайхан. Тайзны ёс бус хэллэг хэлэхгүй. За. Хараал өрөөл, аригтар, садар самуу, сурталчлахгүй гэдгийг бид нар аль дээрээс барьдаг. Тэгэл яг үгүй одоо энэ нэг үгүй яг ер нь тэгээд шудраг ярил нэг үхрийн эвэр дөрвөл 1000 үхрийн эвэр дөрвөл. Тэгээ нэгэн жүжигчний алдаатай үг хэллэг юм алдаатай үйлдэлээс магадгүй бүх салбар тэр жиргээрээ л дөргөн. Магадгүй харлуулах гэсэн хүн байвал одоо нэг дагаад түрүүний хэлдгээр чи ёстой бөөнөрөө дагаад хошуурдаг. Манайхан чи ер нь монголчууд ч бас нэг тийм туйшрамтгай ард хүмүүс шүү дээ. Одоо өнөөдөр ингэж ил магадгүй хин нэг нь өвдөл маргааш тусламж гойвол ивим ингээл уйлал сте ийм амтан байсан шүү дээ. Тийм амтан байсан шүү дээ. Туслаач тэгэл бөөнөрөө л тэгээд бас нэг энэ монгол хүмүүсийн нэг тийм зан чанар байдаг юм болоо таа л гэж би боддоо шүү дээ. За тэгэхээр манай радиог дэлхийн 160 гаруй улс орноос за тэр тусмаа Солонгос улсад яг албан бустойгоор 42 мянган монголчууд ажиллаж амьдарч байгаа гэдэг тоо байдаг. За тэгээд айгүй хөөхөн штэ. Одоо ингээд бид хэд чинь ингээд амралт мамралтаараа ингээд нөгөө жэж өмэж орно штэ тий. Зүгээр тэгэл дайжганаал ийм газар байна гингүүд хүрээл ирэн заяа. Тэгээд ста нэрээ ингээд нэг чихэндээ ингээд чихвчээ хийгээд тэгээд байнга ингээд тануусыг сонсдог. Тэгээд хүний газар ингээд харалцсан тий гэртээ эргээд ирч чадахгүй аав ээжээгээ өнгөрч жоохоо дөвтж жоохоо дуулзаж чадахгүй тий. Энэ олон жилийг ингээд хүний газар ингээд өнгөрүүлэхэд ста та нар л хань болдог шүү гээл тий. Айгүй гоё хүлээж авдаг байхгүй юу. Тэнгүүд одоо танаахан маань бас дахиад одоо нөгөө олон жил ингээд одоо би бол өнгөрсөн жил Монголоо тойроо аялсан гэхээр гоё санагдчих нөгөө нэг баригадаар явжсэн үе чинь ингээд сэтгэл дурлагдсан байх тий. Тэгэхээр бас одоо ингээд Солонгостой очиж тоглолт хийх гэж байгаа юм байна. Тэгэхээр Сөүлийн яг хаана тоглолт хийвээ 2 өдөр. Тэр Сөүл ерөөсөө бид нар ингэж утсан. Их олон газар тоглохгүй. Одоо нөгөө Бусан, Чежүү, Чинжоо гэл баахан манай монголчууд ч ажилдаг шүү дээ. Тэгэхээр ерөөсөө тарамдаад яах вэ? Эртнээс зараа тавил бид нар ерөөсөө 2 удаа тоглоё л гэж. Сөүлийн төв тэр нөгөө Ерендан гэнэ одоо манай зар яваад байгаа. Тэгээ зарн дээр байж байгаа Ганнам дүүрэгт байрладаг. Ерендан гэдэг нөгөө тийм театр бүр. Ганнам ч нөгөө нэг кинонд гардаг баячуудын дүүрэг үстэй. Тэрэнд харин нөгөө манай Суперстар гэдэг entertainment нөгөө Солонгос Монголын хамтарсан Суперстар гэдэг манай зохион байгуулагч нар маш сайхан яг бид нарт олон театрын одоо тоглох газрыг санал явуулсан. Тэгэхээр чи бид нар одоо том яриад одоо ингээд суугаал бид нар одоо нодлон тоглосон тоглолтоо аваачаад очино гэхээр бас нэг зүгээр нэг ресторан хурим найр хийдэг газар тогломооргүй байгаа байхгүй. Яг нөгөө бид нар нөгөө Суперстар Entertainment-ийнхад тавьж байгаа шаардлага нь бол яг бид нар тайцтай газар зэрэгтэл яг албан ёсны ийм газар тоглоё гэдэг шаардлага тавьсан. Тэр шаардлагын манай одоо зохион байгуулагч тал маань аюул сайхан биелүүлсэн. Тэгээд 12 13 бас нэг бас Солонгост байгаа монголчуудыгаа бас хичээл сургуультай улсуудыг бас яг нэг хагас сайн бүтэн сайнд хагас сайнд нь
Бям гарагт 19 цагаас бүтэн сайнд бид нар 17 цагаас тоглоё гэж. Бас нэг Яг л тараад бас метро автобусаараа яваад маргааш өглөө ажилтаа сургуультай. Тэгэхээр үнэхээр бас манай Солонгост байдаг Монголд бид нар 2002 онд гэдэг түрүү одногч ярьлаа. 2002 онд ч одоо би залуу хүн байлаа шүү дээ. Одоо нэг 25 6 таа л. Бүгдээрээ л залуу байсан. Бүгдээрээ залуу байсан. Тэгээд тэр үеийн бүгш байсан. Хамтрагч байгаа айгүй мөн. Тэгээд бид нар дараа нь 13 онд очиж тогссон. Ааха. 2013 он. Тэгээ одоо инглиш чи бараг 12 жилийн дараа. Тийм байна. Тэгээд бид чи Солонгост очихдоо бас их хөвгтөө. За. Солонгосчуудаа гоё тоглолтын бас одоо очихдоо ч бас гоё сюрпризтэй очие гэж бодож байгаа. За. Тэгээ 13 онд очихдоо бид нар чи хоны толгой барьж чаад. За. Үзэгчтэй номер хийдэг байсан. Тэгээд нөгөө хамтарч тоглосон үзэгчтэй гоё чансан өнөдлгөөг яах юм бэ димээ ямар өсөж гэж байгаа. Гүй гоё штэ сансан багш. Би өөрөө толгой дуртай юм чи. Тэгээс баахан маргалж чаад хийж гомдохгүй өөрөө идэхгүй л өрөөл бусдад арай л наадах чи идэхгүй зүгээр зөнтэй байгаа. Бас сонирхолтой штэ тэнд толгой харна гэдэг чи тэр ярьсараа байгаа зү нэг толгойд чигтэйгээ гоё чануулаад аваа явахгүй. Яаж гарах айраг майрагтай. Тэгээд тэр бас чи буу асуудал шүү дээ. Одоо ярина. За баригдсан шүү дээ. баригдсан шүү. Тэгээд тэр чи нөгөө бүгдээрээ нэг хоны толгойтой. За. Тэгээд 3 4 нэг Гой. За. чумдаан дотроо ингээ хийцсэн. Тэгээд тэрийг хамгийн гол нь бас нөгөө гайлаар явгод Яг чамайг болгоцсон болохоор болгоцсон. айхтар асуудал болно гэж бодог байхгүй. тэгээд нөгөө юу мөнгөлөг цаасаар ороож орсон баг. За. Бус ороож оросон. Тэгээд л тэгээд тэгээ яаж байгаа нэг литр айраг аваа явчих. Бас айраг авсалчих. Нөгөө төмний экологийнхаа савн дотор тэрийг цэвэрлж чигээд За. тэгээд чумдаан дотроо хийчихгүй юу. Тэгээ бүгдээрээ ер нь бас хийчихлээ. Тэг чи олуулаа явсан. Бас нэг 8 саруулаа. Тэгээ манай Баатархуу дойоог манай Баатархуу одоо наран солих темка бараа бүгд. Тэгээ ингээд бөөнрөө нэг лайнаар олон лайн байдаг шүү дээ. Аа. За. Тэгээ нэг лайнаар гаргачихъя. Тэгвэл одоо группээр явж байгаа гэж мэддэхгүй гээд. За. Гол нь толгойн сайгаад. Ааха. Тэгээ үз манай Баатархуу нэг ингээд харж Баатархуу нэг томоо юм дээр тавьчихсан баригдаа явж За. Яг хүүрээ манай баг чинь жоо ургаацсан. Тэгээ намайг хараад боо аглаа гэж. Тэгээ энэ бүгдийн дуудаад Бид нар гарцсан байсан. буцааж Баатархуу энийгээр айгүй гоё гаргаж ийна нааш гэхгүй чи. Тэгэхээр Баатархуу өөрөө мэддэг юм бэлээ. Ингээл тусдаа ингээл ойчр мочр айгүй айтах ямар оруулж байгаа юм байна. Ийнээс амар юм байна. Манайхан хүнгүй юм байна нааш гэсэн чи бид нар бүгдээрээ Баатархуугийн югаар харуулсан чи яг шалганых нь юм. Баригдаж яасан хүний араасгүй бөөнөр сайн дураараа шалгуулах гээд очдөг юм шүү дээ. Тэгээд Хүнгүй хат тэгээд нөгөө ийм том чумдаан тавьдаг юм дээр бид нар бүгдийг тавиад. За. Оо гэдэг нөгөө баяртай. Игнээс нь үзээд Тэгэл бүгдийг тойрол зогсож байгаа шалгалаа та. За. Шалгаал. Яаж чад миний нөгөө чумдаан хамгийн дээр нь онгойлохгүй л гэж дээлийн хүмүүс эмэргээчний 5 6 хүмүүс. Тэгээд нөгөө дүүлчих гаргаж хамгийн мухаж байгаа нөгөө толгой гэж бариад авлаа шүү. За. Энэ юу ийгээл задлахуул гэдэг байна. Задлаа. Онгоолгоод нэгээд. Онгоолгоод хамгийн сүүлийнхийг яг орж байгаа нойтон ингээл маягаад авсан чи ингээл манжин төмөслөө. чихрүү соргиж игцэн. Ийм уртмаа соргиж игцэн. Мамдар өгч. Тэгээ хамгийн гол нь хоох мох нэг гарцсан яд. Нүгд ч айгаал. Ихтэй үг. Тэгэл яатаа цаваа юм гээд нэг залуу нөгөө айргич бариад авсан. За. Тэгээд ингээд ярьж явах та энэ юу бууд болсон уу? бид нар айрг гэж хэлж чадахгүй юм шиг. Айрг. Тэгээд нэгжээс яаж байгаа нөгөө чүдэнсний бод хийх юм марч. Тэглээ би энэ идэд за хойшхноо зогсороо манай. За тав шүү гэл. Өнөөчлөө бэлдтэй гэж. Ахгүй тэр үрээ нэг айр. Тэгээ бидний чинь зайл камера энэ буцаагаагүй камера таваад ямар байлаар юм идчихүүдэг өсөөдөг өөрөөсөө бод биднээс амар юм иддэг байж тээ. Тэгээд бид нар хөгтөө орж ирсэн тэгэж. Тэгээд монголчууд бас
Сюрприз бариад би ч яг энэ нэг их олон газар ярьсан л та. Тэгээд Би яахудаа сонсч байна яста хөвчтэй юм байна. Яа тийм манайхан ч нөгөө нэг манай үдэ хачрын нөгөө хөвчлөлтөд өг байдаг шүү дээ. Тэрүүгээр ч бас тэгэл бүр амар заяа. Тавч мавч хүртэл оруулсан гарууд байд юм байлээ. Яаж оруулаад идэв? Тэгээд нөгөө нэг хоньны сүүл мүйл тий ингээд тэгээд тэр мөр чинь бас янз бүрээр үчнээ ёо. Наач бүр илэг аваач та. Тэгээд одоо энэ жил бас дахиад сюрпрайзтай юм байна тий. Юу ч хийж магадгүй юм байна тий. юу ч хийж магадгүй гэж. Би тэмээл гээд байгаа юм. Одоо тэг хинтэй хэлэх юм байна. Одоо ч тийм бас айж байгаа өөр гоё сюрприз байна. Энэ ч ухмш. Тэгэхээр одоо нэг хэл гайла бас хүндлэхгүй бол тий. Бас тэгтээ ямар ч зүйл гоё сюрприз таач. За тэгэнгүүтээ Солонгост ингээд хоёрхан гэж чээ би бас. Надад бол яаж мэдгүй баг санагдал яа л та. Тэгээ хоёрхан өдөр тоолчоод тэгээ хайчих юм. Буцаад хүрээд ирэх юм уу? Эсвэл цаашлаад бас дахиад явах уу? Яах Бид юм? нар тэгээд нөгөө бас буцаад хүрээд ирнэ. За. Яг тэгэхээр бидний бас Америкаас ирэх нөгөө бичиг цаасны ажил бас арай дуусаагүй. Америк руу явах юм уу те? За. Бид нар ер нь Америкаас бидэд ирэх ирчүүл, зөвшөөрлөн ирчүүл бид нар Америкт байгаа бас монголчууд таныг очиж 6 удаагийн тоглолт Чикагод 2, Вашингтон DC, Лос Анжелес, Сан Франциско, Сиэтл гэсэн ийм тоглох төлөвлөгөөтэй байгаа. Зөв. Америкт байгаа хэддээ ийм толгоон болгоо хэрэггүй шүү. Заадалж нь Вашингтон DC-д бол бүр ингээд Монгол барааны дэлгүүр байдэн штэ. Тий. Монголоос цагаас л тийм. Бүр ааруул, мааруул, өрөм, тараг байхгүй юм байхгүй. Оо за. Одоо ч гэсэн Солонгост байгаа хэд маань тийм байгаа хөө. Тийм байгаа хөө. Тэр чинь 2000 оны ихэр учраас ховор байсан шүү дээ. 2000 оны ихэр эдгээр чинь нэг том мөнгөн бүс зүүцсэн. Тэгээ нөө солонгосчууд чинь ингээл явгаараа тэр мөнгөн бүс рүү н хараад сүултээ манай буудлынхаа энийг дэлхийн авраг гэж бодсон. Энэ цатан зөвхөн хийдэг урлагийн дэлхийн авраг гэж ойлгоцсон нөгөө үүдний ресепшн харуул хамгаалах гэж бүгд аглог явахаар бүгд ингээд Үгүй энэ ягаад чамайг ингэж байгаа гэсэн. Намайг энийгээр дэлхийн авраг, зопаны дэлхийн авраг гэж ойлгоцсон байх гэсэн. Оо цаа. Анх 2002 онд ч нөгөө мөнгөн бүсээ тоглолтын бүсээ нөгөө өдөр зүгээ явчихсан байхгүй юу? Аюу гоё суртаа өөр ингээд алхахад. Тэгээд ингээд бас намайг хоорондоо яриад та ингэдэггүй намайг ингэж Чигээ аваа гэсэн. Дивээл гэсэн. Тэгээд маргааш нөгөө өрөөнийхөө гадаа гараад худлаа ингэж ингээд зогсохоор бүгд чи ёслоод. Яста энэ эдгэртээ ерөөсөө яслах уу? Ганцхан надтай л яслана. Тэгс чи тухайн үед бас зодоо модооны юу гэж мэдэхгүй. Нөгөө зодоо эн чин том юунд чи бүсүүгдэг. Тэгээд би яг ойлгож ирсэн баг бид нар те. Тэгээ юм их хурдцтай хөгжиж байгаа шүү те. 2001 онд явхад АЯВ-тэй дэлгүүр явахгүй юу? Солонгос. За. Тэгэл ясан чинь нэг мэдсэжил араас баг ирчүүд дагуулчих. За. Шуулал хүн нэмэр битүү айгал. За биш боллоо шүү яах вэ гэж. Болоо шууд гадаа гараад хоёулаа гадаа гараа нөгөө хэд маань ингэж яагаад гараад ирэх нөгөө хэдийг л олж авъя гэж аюу дээр гараа авчлаа. За. Тэгэл нөө том моолынх нь гадаа ингээд сууччих. Ерөнхийдөө ингээд ирчүүд тараал ингээд. За. Ичүүд яагаад байгаа юм бэ? Яасан хоёулаа яасан яагаачгүй. Тэг битээр бүр шууд таньж гин үү солонгос хүмүүс өөр өгнөд ингээд таниад ийн үү энэ гэж ингээд битээр чи ингээд шоконд орсон ингээд амар сонир байжсэн чи орчуулаад бидрийг дагуулж яваал нөгөө бит хийдэг энд ийм байдаг тийм байдаг нэг гайд хийжсэн эрэгтэй эмэгтэй хоёр маань гараад ирлээ. За. Тэг чи хөө манай хоёрын гар тийм ээ ингээд нэг сонин хүмүүс хараад байхаар нэг эвгүй өргөд битээр гараад ирчлээ. Манай хэд арай гарч ирэх болоогүй. За тэр оронд нэг юм эдсэн уусан болоод тэр харж байгаа хүмүүсийн харцыг жоохон гайхсан гэдэг. Тэгээ зэрэг хоёр ч өгөхөр яасан гэсэн чинь та хоёр өөрсдөө хараад нэг юм анзаарахгүй нү гэдэг. За. Ерөөс анзаарахгүйсэн. Тэгэхэд чи 2001 онд чи манай хүүхнүүд чинь цээж гарсан одоо хүзүү мөр зөөр гарсан юм өмсдгөл байлаа шүү дээ. Тий. Тэр чи халуун зун. Тий шүү дээ. Тэр ингээ яг тийм цагаан юм өмссөн байхгүй юу? Сарпанчиг өмссөн. Нэг нь сарпанчиг, нэг нь майк шиг юм өмссөн байлаа. Ингээ гар маар ингээ бүгд ингээ гарцсан. Тэгсэн чинь 2001 он тэдний хүүхнүүд огт тэгж ил гаргасан юм өмсөж явдггүй. Эмэгтэйчүүд. Одоо саяхны юм шиг байгааз. Тэгэхэд бит хоёр чи харалтаа шорт өмссөн. Ийм богино шорт. Тэгээ хоёулаа энэ хөл гарныг гарцсан байх нь шүү дээ чинь. Тэгээ зээж мэж нь гарцсан хоёулаа халууцаастай хоёулаа ингэсэн. Манай энэ тэр үед бол октод угаасаа шорт өмсгөл байсан шүү дээ. Тэгээ тэр шиг л бодож байгаа. Тэгсэн чи тэд нар огт тийм богино шорт өмсдөггүй. Цээж хүзүүн
игмэн ил гарсан юм өмсдөггүй. Мөрн ил гарсан юм өмсдөггүй. Сонин бавууд тэглээгээл тэр ирчүүд нь шугaalж байгаа байхгүй. Тэгэл ингээд яриад гэл ингээд яагаад тэгсэн чинь та нар хардаа тэгээ бит хоёр нэр үнэн ямар сони юм бэ? Найдаа найруулагч халууцаас санжуур ингээ хоолны газар манай найдаа найруулагч хамт явж ирсэн ихний явалтан дээр халууцаа тайлаад нөгөө цамцаа тайлаад найдаа найруулагч одоогор бол ийм майк гэх юм уу нөгөө ирчүүд нэг халуундаас өмсчдэг шүү дээ. Зүгээр л гарна ингээ ил гарсан юм. Тэгсэн чи та наадах өмс гэсэн шүү дээ. Тий ирчүүд нь бол ёстой тэгэж гизгүү зэмүзэгээ гаргаж болдгоо гэсэн шүү. Дэлгүүгээгүй. Тэр чинь би яг тэр жилээ. Тэгэхээр чинь яг ч одоо шал өрөлдсөн ба. Одоо юу? Одоо ингээ Солонгос тэрний дараа 13 онд очих чи бүр юу бит хоёр шиг богинохон шорт морт. Өө дэлгүүгээ одоо л битгээл ингээд яатсан ингээд бүх хүмүүс нь өөрчлөгдсөн байгаа аахгүй тий. Тэр хандлага тэгэл би гайхаж ирсэн юм эсвэл ямар хурдан өөрчлөлт 2001 2 онд явах чи энэ хүмүүс чинь тэгэж хүмүүсийг ирчүүдийг гайхуулаад би чи метронд байгаа хүүхнүүдийг метронд буулгасан шүү. Яагаад тэгэхээр Монгол дээл өмсөө бүслээд халууцаад дээлээ сугалдчихгүй юу? Сугаа гаргаад чи миний энэ мемний толгой гараад тойроод бас жижигхэн тавж байгаа үстэй. Тэгээ сугны үс ингээ гарч. Тэгээ би нөгөө юунаас ингээ барьяас эдлийн хүүхдүүд буугаад алгуулж байгаа юм чи. Орилтоод энэ одоо чи дарамтлсан байж тээ. Юу болоод нэг чи бараг л гүчир хийж байгаа. Би дарамтлсан ороо. Чи энэ болдгоо мэн эргэжтэйчүүд нь үстэй. Нөгөө цагаан цамцсан дотоороо мак хүмүүсдэг юм биш солонгосчууд. Би халууцаад нөгөө дээлтэй дээлээ тайлаад ингээд бүсэнд ингэчээж нэг хөхтөөхөө толгой гарцсан явж байгаа шүү. Тэгэж бас болдгоо байсан юм байна. Мэдгүй. Яа би однооштайг ер нь ингэж эфирт анх удаага уулзж байна. За их чи инээдэнд дарагдчих шүү. Яа ийм ч алдагдуулах гэдэг байна. Би ч одоо их даруух. Инег минег хажууд нэг хүн инээдгүйсэн. Би гэрлэг мэдлэлтэй нэвтрүүлээ зүгээр тас хөхрөөд. Би ч хажуудаа тас өнөөдөр ч бүр хоёр тас болсон. Яа. За. Тэгэхээр одоо тэгээд нөгөө нэг одоо энэ ч бол бид нар чинь ингээд тик зэг мэмээр ингээд захиалаад авдаг болсон. Нөгөө нэг юм өөрчлөгдөж байгаа гэдэг шиг одоо техник технологи хөгжөөд сайхан болсон байна шүү дээ. Касн дээр алалцдаг байсан үе өнгөрчээ. Тэгээ одоо тэгэхээр солонгостой монголчууд маань та хэдэг очихоос өмнө тасалбараа авсан байвал гоё шүү дээ тий. Тэгээ хаанаас яаж авах юм? Тэгэхээр нөгөө нэг манай бас л эргээд л нөгөө зар гэх гээд байна. Нөгөө манай зардаг солонгосын нөгөө суперстар одоо entertainment юм дээр зарууд байгаа. Тэгээд тэрэн дээр нөгөө солонгос дугаарууд байгаа. Яг тэрдэр шиг одоо ticket segment шиг тэднэрээс ингээд захиалгаар авчих юм байлээ. Хоёр төрлийн үнэтэй. Яг утсаар захиалгаар авах юм бол 70 мянган вон. Очоод авахлаар 80 мянган вон. Газар дээрээс нь. Бид нар яг тоглолтынхоо нөгөө театр дээрээ ч гэсэн шууд бэлнээр зарах юм. За. Тэгээд захиалга утсаар авна. Очоод бэлнээр авна. Тэр хоёрын хооронд нэг 10 воны зөрүүтэй юм бэл. Намааг бас нэг солонгос хэл мэддэм шиг хаанц маанзаар юм биччихээ. За ядарч ерөөсө утасны дугаарыг би бас нэг давхар хэлээд өгчээ тий. Одоо манай солонгосоос маш олоолаа үзэж байгаа штэ. За мэдээж бүх утасны дугаарууд нь солонгос дугаарууд ч нөгөө урталтаа тиг 10 хийдэг штэ тий. За 39 52 36 42. За бас мэдээж тиг 10-таагаар 24 89 54 67. За энэ MJL гэсэн нь Монгол руу ч гэсэн Монголд байгаа хүмүүстэй ч гэсэн энэ утсаар холбогдох юм уу? Тий. Бас нэг корректсэн дугаар байна. 99 30 40 37 гэдэг. Яг өөр нь утас юм байл. Тийм байна. За энэ дугаарууд руу холбогдчих болох юм байна шүү дээ. Дандаа л угаасаа солонгос дугаарууд л байна л да. За тэгээ манай найруулагч бас давхар бичиж өгч оруулж байгаа хөө. За тэгвэл өстө тэр одоо энэ толгой болох газар чинь ер нь хэд орчим хүний судалтай юм. Би бас тэнд байгаа хэдийгээ бид нар чинь нөгөө нэг сонгуулийн үеэр 2000 он хүртэл нөгөө нэг 100 орон нутгийнхан бүр ингээд ангад сангацсан. Бөө би чинь дарахных штэ. Тэгэл хүүхэд байсан. Тэгэл нөгөө нэг театрын залуучууд театрын чи өмнө янзын гоё шоу тоолт болно. Тэр үе мууийг би заримдаа өвүүлээд идэг байхгүй юу. Тэгээ тэрнтэй адилхан ингээд энэ солонгос молонгост ажиллаж байгаа хэдийгээ ингээд таад мэдийг ингээд очихоор айл болох ингээд олон хүн очиод айл болох олон хүнд хүрээл ингээд үтсчээсэй гэж боддог байхгүй юу. Тэгээд хэдэн хүний судалтай тэр чинь нэг 450 бас аваа гайгүй юм байна тий бас тэгээ 2 удаа тоглох. 2 удаа тоглох юм байна. Тэгээ ер нь бол бид нар ч одоо тэгэл
нөө бас яг нариндаа тэнд ажиллаж амьдардаг болохоор тэгэл хаанаас бас техникээ аваад яг энэ болж игэл одоо энэ яг энэ хотод тоглосон шигээ тоглолтыг үзүүлэх вэ гэдэг чинь бас техникийн асуудлууд их байгаа байхгүй. Тийм учраас бас өөрсдийнхөө проектор нөгөө юу муугаа чирж яваа. Бас уу. Бид нар ч бас тайцаатай яваа болохоор тийм байна. нөгөө олон газар тоглох боломжгүй. Тийм учраас 8 өдрийн бүрэлдэхүүн. Сөүлд зөвхөн л 2 тоглолтчи одоо олон газар явах боломжгүй тэгээд За та хоёр байх юм байна. Нөгөө 6 хүний хэлж болно үстэй. Тий одоо Момондор манай жүжигч Момондор оюун чимэг гэж жүжигч байгаа төрөө Тий Apex гэдэг төрөө гэдэг манай өндөр залуу жүжигч. Тийштэй одоо сүүлийн үед нөгөө сая хамгийн сүүлд нөгөө энэ ТV-ээр гарсан амьдрал кинонд эмч залуу гэдэг бүтээсэн. За нөгөө хөөрхөн өндөр тухай дуудуулаад хүмүүс их хүрсэн дээ. Тэгээд манай нөгөө Монгол улсын гавьяа жүжигч Баттөмөр одоо хүмүүс Банш Бата гэж хэлдэг. Оо за. Бата маань явна. Тэгээд Бархуу явна. За. Тэгээ бид хэд маань бас одоо Солонгос яг ажил дээрээ сонсож байгаа та бүхэндээ бас энэ өдрийн мэндийг хүргээд та бүхэндээ бас тоглолт бол их сайхан тэгээд ээж аав, гэр бүл тэгэл бүх талын юуг одоо номеруудыг, үзэгдлүүдийг, үйл явдлуудыг холбосон ийм сайхан тоглолт очноо гэж одоо бас хэлэх байна. Тэгээ бас бидэртэй нэг 2 өдрийг ч гэсэн хамтдаа өнгөрөөж тэ нутагтаа ирсэн юм шиг ээжтэйгээ, аавтайгаа, ахтайгаа, дүүтэйгээ уулзсан юм шиг ийм сайхан торгон өчийг одоо хамтдаа бүтээлцээ гэж тэ. Тэг яг сайхан тоглолтын чанараа бол яг тэр чигээр нь авч очино бас тайзны ганц 2 шийдлүүдийг бас авч очино. Эндээс бүр онгоц хийж байгаа ч болтгоо тэгэл аваад очихоор ярьж байгаа. Бас тэгээд surprise-тай гэж байна шүү дээ. Тэр surprise гэдэг. За. За тэгээ маш сонирхолтой байлаа. Тэгээд би ч гэсэн бас нөгөө нэг манай тэнд байгаа монголчууд илүү бас ингээд түлхүү гоё ингээд мэдээлэл аваад үзээсэй гэж хүссэндээ энэ 7 хоногийг дуустуулаас бусад нэвтрүүлгүүдийнхаа завсраар бас ингээд дурдаад явъя яадгүй л өдөр болгон л нөгөө солонгостой монголчууд маань сонсож байгаа үзэж байгаа учраас тий. Тэгээд аль болох олон хүнд хүрээсэй гэж үнэхээр чин сэтгэлээсээ хүсэж байна. За тэгээд тойртой бас баярлалаа. Тэгээд энэ хүрээд бид гурийн ярилцах цаг маань өндөрлсөн байна. Тэгээд одоо нөгөө дараагийн эфир орно тийм ээ. За тэгээд дахин хэлье. X-Tut Production-ы 30 жилийн хүрээнд тоглосон шоу тайм тоглолт маань 4-р сарын 12-ны Бям гарагт 19 цагаас за 4-р сарын 13-нд 17 цагаас театрынхаа нэрийг хэлдэ. Ерэндан. За Ерэндан. За Ерэндан ингээ Ганнам дүрэгт байрлах Ерэндан ингээ 450 хүний судалтай энэхүү театрт тоглогдох нэ. Тэгээ та бүхэн маань та зар явж байгаа гэд 2 удаа хэллээ штэ. Солонгостой бас энэ зар чи яваад байгаа мó? Ерөнхийдөө Солонгосын нөгөө нэг сайтуудаар окей. За одоо машины зар, юуны зар гэдэг нөгөө солонгосчууд байдаг монголчуудын нөгөө их хүнтэй заруудаар манай зар явж байгаа. Бас түндээ өмнө дээр манай зарын юунууд постууд наагдсан байж байгаа. За. За ингээд тоглогдох нэ. Тэгээд би бараг өмнөөс чинь сэтгэл догдолж байна. Үнэхээр гоё юм. Тэгээд бас одоо 13 оноос хойш монголчуудаараа очиагүй байгаа, солонгостой ажиллаж амьдарч байгаа монголчуудаараа очиагүй байгаа. Тэгээд үнэхээр гоё surprise болж чадна гэдэгт итгэлтэй байна. Тэгээд өнөөдөр бас хүрэлцэн ирж сонсогчдод маань гоё сонирхолтой мэдээлэл өргөсөн 2 гавьяаттай баярлалаа. Тэгээд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд тун удахгүй танай энэ жил Монгол радиод үнэхээр дэлхийн 160 гаруй оронд байдаг одоо монголчуудаа үрдэг. Үнэхээр та хэд бол яг одоо Монголдо байгаа юм шиг л гоё байлгадаг гэж би ойлгож байна. Тэгээд тэнд байгаа монголчууд яг л одоо өнөөдөр ажлынхаа байран дээр байж байгаа. Танай радиогийн хамт олон ч гэсэн одоо ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа. Бид бүхний одоо сайхан энэ ярилцлагыг бас урьж оруулсанд баярлалаа. За баярлалаа. Энэ үрээ зочны цаг нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Өнөөдрийн маань зочноор X-Tut Production-ы жүжигчид болох Монгол Улсын гавьяа жүжигчин Одон Чимэг, за мөн Монгол Улсын гавьяа жүжигчин Батулга буюу Аглунаар хүрэлцэн ирж маш сонирхолтой яриа өрнүүллээ. За дахин талархснаа илэрхийлье. За баярлалаа.